За би ажлын хэсэгт орсон. Гэхдээ хуулийг бол бүрэн дэмжиж байгааг айлээ. Тэгээд нэг зүйл тодруулъя. Юу хэрэглэгчдийн яг хүмүүсийн хэрэглэж байгаа картнаас би нэг дээр нэг бас асууж ирсэн. Шимтгэл авч байгаа шүү дээ Монгол банкнаас. Тэгээ энэ маань одоо тогтоосон дүнгээр авах гэж байна уу? Нэг хувь хүртэлх авч байгаа. За гадаад мөнгө бол арай тэрнээс их байгаа бах тий. Одоо доллар, гадаадд доллар, юан одоо юу гэдгийг хэрэглүүл. Тэгэхээр арилжааны банк дур мэд шимтгэлийг нэмэх юм уу хасах ямар нэгэн ирэхгүй байна гэж ойлголоо. Монгол банкнаас тогтооноо. Тэгээ одоо хувь нь хийдий. Тодруулах шүү би дараа. За 3 дугаар микрофон лавгцруу дээр хэлэгч. Одоо ингээд банк болгон тус тусдаа өөрийн банк болгон өөрөө карт гаргадаг, банк болгон хүний гаргасан картыг бас хүлээж авч уншуулад ингээ тус тусдаа өөрийн журмаар явж байгаа. Тэгэхээр янз янзын хураамжууд байгаа. Зарим банкных бага, зарим банкных өндөр гэдэг. За энэ үндэсний төлбөрийн системийн энэ хууль маань гарч ирснээр нэгдсэн системд орж ирнэ. Тэгээ Монгол банкнаас бол зөвхөн дээд хязгаарын тогтоож өгнө, энэс илүү гаргахгүй гэдэг. Тэгэхээр бол одоо энэ хуулийн дотроо бас дээд хязгаарын тогтоож өгнө гэд хэлээд тэгээ журмаар тогтоож өгнө. Яг хуулийн дотроо бол яг тэд гэсэн тоо байхгүй. Энэ дээд хязгаарыг Монгол банк тогтоож өгнө гэж заагаад Монгол банк өөрөөхөө гаргасан журмаар энэ дээд хязгаарыг тогтоож өгнө. Гомбатар гişүү. Тодруулъя. За ингээд нэгдсэн хяналт тавина гэдгийг бол 100% дэмжиж байна. Тэр бол зөв тий. Нэгдсэн хяналт тавина одоо нэгдсэн нэг бодлогоор явна. Тэр бол сайн байх. Зүгээр өнөөдрийн одоо яг хэрэглэгчтэй хармаанаас авж байгаа 1%-аас илүү болох юм бол тэрийг бол дэмжих ямар ч боломжгүй шүү. За арилжааны банкнууд 0.6%, 0.5% гээд өөрсдөө ашигтай байдлаар ашигтай юу ах вэ? Хэрэглэгчтэй татах байдлаар хэрэгжилж байгаа. Тэгээ тэрнээс муудуулна гэвэл одоо энэ хууль бол яг хэрэглэгчтэй хармаанаас авж байгааг нь хэлж байгаа шүү дээ, тэ? Дүүнээс биш хянаж байгаа процесс тэр одоо янз янзын өөрсдөө санаагаар хийж байгаа зүйл нь одоо тэрийг зохицуулна гэж байгаа энэ хуулийн ач холбогдлыг ойлгож байгаа. Тэгвэл энэний далбаанд ор тэр авж байгаа хувиа нэмээд тэгээд одоо хэрэглэгчтэй хармаанаас гарч байгаа одоо тэр карт болгоныг тэгэхээр нөгөө картны чинь систем өөрөө зүхтаад бэлэн бус руу яваад нөгөө нэг хяналтгүй гүйлгээнүүд чи их 3 дугаар микрофон. Төв банк өөр дээрээ ингэж бүгдийг нэгтгэж авчирснараа одоо нэг хураамжтай болно. Нэг хураамжнаас одоо карт гаргасан банк нь хэдийг авах вэ? Картыг хүлээж авсан банк нь хэдийг авах вэ? Дунд нь байгаа тэр шүлжээ маань өөрөө хэдийг авах гэдгийг бүгдийг тогтоож өгөх учраас одоо ингэж бүр дээшээ замбрааг үүсгэх юм уу? Хэрэглэгчдийг хохирох юм асуудал гарахгүй. За нэгдсэн болохоор ийм тасралтгүй аюул ажиллагаанууд нь хангадад ирэхээр олон янзын банкнаас гарах зардлууд багасаад илүү энэ хураамж бол багасах тал руу явна гэдэгт бол тий. Яг өнөөдөр бол яг нарийн тоо хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ дээр бол бидээс тооцоол байгаа. Ер нь бол нэг 0.6%-аас хэдрүүлэхгүй байх тал руу л явж байгаа тий. Гомбатар